амралтын газрын бизнес төлөвлөгөө танилцуулъя. За энэ одоо хэрэгжилж байгаа кейс бол одоо интернетээр одоо багц төслүүд хийдэг нэлээд хямдхан зардаг ийм төслүүд байгаа. За төсөл рүү оръё. За эхлээд хөрөнгө оруулагч талаас ерөнхийдөө төслийн яг ямар зүйлийг хардаг вэ гэдгийг хамтдаа ярилцаж явчих. Тэгэхээр та бүхэн бас санал байвал комментээр үлдээж болно шүү. За ерөнхийдөө бизнес төлөвлөгөөний гарчиг буюу агуулга товё гэсэн бол маш чухал. Тэгэхээр бид нар одоо мэдээж хаашаа төсөл өгөх гэж байгаа вэ гэдгээс хамаарат бол товё агуулга бол босролдог байгаа. За жижигхэн үйлдвэрийн төслийн загвар, за мөн халамжийн төслийн загвар, за мөн одоо JICA төгөх гэж байгаа гэх мэт одоо бүгдөө өөр загвартай байгаа. Тэгэхээр энд одоо байгаа төслүүд бол бүгдөө жижигхэн үйлдвэрлэлийн одоо санал өгсөн төсөл болов уу гэж миний хувьд таамаглаж байгаа. За тэгвэл яг агуулгыг харах юм бол яг тэр агуулгаар бас бичигдээгүй байна гэж харж байна. За төслийн эхний хэсэг бол мэдээж танилцуулга байна. Тэгэхээр хөрөнгө оруулагч тал бол тухайн төслийг ямар компани тийм ээ ямар туршлагатай төслийн удирдагч хэрэгжүүлж байгаа вэ гэдгийг бол харддаг. За тэгээд гүйцэтгэсэн ажил үйлчлэгээ. За энэ дээр бол бас түүхэн товёогоо бичсэн гэж ойлгож байна. За тэгээд зах зээлийн судалгааг оруулсан байна. За төслийн бүтээн байгуулалт за одоогийн байдлаар ямар байгаа шинээр юу ихтгэх гэдгийг оруулсан байна. За хамтын ажиллагаа бүтэц зохион байгуулалт. За энэ бол хүний нөөцийн төлөвлөгөө гэж ойлгож байна. За гэтэл энэ дээр баг хөрөнгө оруулалтын төсөв тавьсан байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөө энэ бүтэц зохион байгуулалт хоёр бол өөр ойлголт. Энийг бол за тэгээд энэ хөрөнгө оруулалт дотроо бол бас нэлээд задлсан байна. Тэгэхээр яг амралтын газрын хувьд бол чинь бас барилга баригдана, дотн тавилгын тогшил тавигдана, за мөн ресторан, зочд буудал тавилгын тогшил гэдэг маш олон зүйлүүд бол хийгддэг. За хэрэг амралтын гэртээ бол гэр ямар байх вэ тийм ээ. За хэрвээ одоо байшин байх юм бол байшингийн зохион байгуулалт ямар ах вэ гэдгийг бичдэг. За тэгээд дэлгүүртэй байна гэж ойлгож байна. За ингээд зээлийн тооцоол үргэлжсэн байна. За энэ дээрээс харахад бол агуулга бас тийм оновчтой биш үү. За ерөнхийдөө бол хүний нөөцийн төлөвлөгөө харагдахгүй байна, санхүүгийн орлого зарлалын төлөвлөгөө харагдахгүй байна. За маркетингийн төлөвлөгөө харагдахгүй байна. Зөвхөн зах зээлийн судалгаа ингээд хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гэдээ бичсэн байна. За тэгээд төслөөс гарах үр дүн хавсралтууд гэсэн байна. За ингээд хамгийн түрүүнд үндсэл хэлж чинь түрүүн ч нэг танилцуулах гэчээд үндсэл байгаагүй. Тэгэхээр энэ нөгөө товёг болон агуулга бичвэр хоёр хооронд бас зөрж харагдаж байна. За төслийн үндсэлтэр бол тухайн төсөл яг яах гэж хэрэгжих гээд байгаа вэ гэдэг одоо үндслэлийг бол тайлбарлах хэрэгтэй. За энэ төсөл дээр ингээд яг миний зүгээс шууд харахад одоо асуулт нь тавигддаг ч гэдэг энэ нэлээд алдаатай бичсэн байна. Тэгэхээр ер нь бол төд зорин аймгийг за энэ төсөл шалгаж байгаа хүмүүс бол харахад их эвтэйхэн за дээрэс нь ер нь бол хүний нүдэнд харахад алдаагүй утга одоо өгцөн хувьд найруулга сайтай байх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн анхны шатны шаардлагыг бол бас хангахгүй байна. Тэгэхээр бид нар төслөөчтэй хэрвээ өөрөө бичиж чадахгүй бол төслийн мэргэжлийн үнээр бичүүлэх хэрэгтэй. Хэрвээ өөрөө бичиж байгаа бол биччихээд энэ редакторыг одоо маш сайн хийх хэрэгтэй. Тэгээд хоёр талаас нь бол ижил байгаа. За энэ бол болж байна. За үндсэл гэхээр жоохон дээшээ байсан бол зүгээр байна. За аялал жуулчлал байгаль орчин. За ерөнхийдөө худалдаа үйлчилгээний амралтын зохицолбор байгуулах чинь гэж харж байна. За байгаль орчны хувьд төслөө хэрэгжих газар нь одоо ийм газар байршиж байгаа ийм онцгой бүс нутаг юм аа. За төслийн хүрээнд бид нар одоо байгаль орчин сөрөг нөлөөтэй байх холбоотой тогтомж сонгохгүй бөгөөд одоо байгаа байдлаар шинжилэн арчилж хөгжүүлнэ. За цөлжилт юм байгаа. За энэс болж байна. За орон нутгийг дэмжих ажлын байр нэмэгдүүлэх. За ерөнхийдөө ажлын байр одоо хэдээр нэмэгдсэн бэ гэдэг бол төслүүд бас чухал байдаг. Одоо хэдэн ажлын байр хангаж байгаа. За ерөнхий тухайн төсөл хэрэгжснээр хэдэн хүн ажлын байр нэмэгдэх вэ гэдэг бол чухал байна. Жишээ нь JICA дээр бол 20 сая тутамд ажлын байр гэдэг, нэг ажлын байр гэдэг. За жидэд дээр бол учиргүй 20 сая тутамд гэдэг юм тэр шаардлага бол тавьдаггүй. Тэгсэн ч гэсэн мэдээж тодорхой хэмжээгээр бол төслийн өрөнд ажлын байр нэмэгдэх ёстой байгаа. За 10 хүн ажлын байраас хангана. За сумаасаа ажлын байр хангана гэж ütсэн байна. За төсөл хэрэгжүүлэгч компани танилцуулга. За энэ компани танилцуулган дээр манай компаниуд танилцуулга ер нь маш гоё хүчиж сурмаар санагддаг. За энэ тухайн төслийн хувьд бол 2008 онд юм байгуулагдсан
За ийм барилга барих зөвшөөрлөлттэй юм байна. За тэгээ ажлын гол зорилго бол чанар стандартыг БНБ-дэд нийцүүлэн мэргэжлийн үндэсний барилга бүтээн байгуулахад оршино. За энэ дээр бол барилга л барьдаг, барилга л барих гэж байгаа гэж харагдаж байна. Нэг амралтын газар гэж бас энэ дээр харсангүй. За тэгээ энэ дээр БНБ-дэг тэгвэл би бас ойлгохгүй. Тэгэхээр энэ магадгүй хөрөнгө оруулагч талч гэсэн шууд барилгын чиглэлийн хүн бол биш байдаг. Тийм ээ. Мэдээж янз янзын мэргэжлийн хүн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ давчилсан өгнүүдийг бол нэлээд задлж оруулах хэрэгтэй шүү. За тэгээд давуу талууд нь бол ийм давуу талтай. За ийм юутай. За ингэсэн туршлагаа хийсэн байна. За тэгээд танилцуулга гүйцэтгэсэн ажиллагаа хийсэн байгаа гэж ойлгож байна. За тэгээд зорилго. За ерөнхийдөө төслөө хөвчгтэй төслийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчмуудыг бас тайлбарсан нь бас зөв байна. За ерөнхий одоо тухайн салбарын хувьд Монгол Улсын хэмжээнд ямар бодлого баримталж байгаа. Тиймээс салбарын хувьд ямар бодлого баримталж байгаа. За тухайн аймаг тэг одоо сүүлийн үеийн бүсээр гэж ярьдаг гэсэн шүү дээ тийм ээ. Бүсийн хувьд яг ямар онцлог баримталж байгаа. За тухайн аймгийн хувьд бас ямар бодлого. За тэр дотроо засаг дарга яг ямар мөрөг төлбөртэй байгаа гэдгийг дурдж өгвөл бас зүгээр байдаг. За энийг бол тодорхой хэмжээнд бас бичсэн байна. Тэгтээ өшөө дэлгэрүүл бас зүгээр юм уу? За зорилго дээр бол нэлээд их юм бичсэн байна. Ер нь бол зорилго бол маш товч тодорхой байх хэрэгтэй. За тэр дотоодын гэсэн чи бас алдсан үзэсгэлэнт гэх энэ одоо 10 жилийн хөвт бичсэн юм шиг л харагдаж байна. Энэ бол болохгүй шүү. За тэгэхээр зорилго бол ерөнхийдөө смарт шалгуурыг хангасан байх хэрэгтэй. Товч тодорхой хүрч болох үс хэрэгжихгүй байх хэрэгтэй. За ерөнхийдөө яг ам цогцлын газар байгуулад яг яах гэж байгаа тийм ээ. Тэгээд зорилт нь бол замлын цогцлоор байгуулах гэж байгаа юм чинь мэдээж эхлээд санхүүжилт аваад цогцлбороо байгуулад за тэгээд энэ дээр чулуутан таниулах оршин дээл төсөл хэрэгжүүлэх. За энэ бол ер нь эднэрийг харахад бол бас их оновчтой зорилт бол биш байх шүү. Тэгэхээр зорилгодоо хүрэхин тулд яг ямар алхмууд хийгдэх вэ гэдгийг товч хөвчүүл зүгээр. За орон нутгийн эдийн засагт ямар хувь нэмэр оруулах, экологид ямар хувь нэмэр оруулах юм. За компани өөрөөсөө яг одоо тухайн нийгмийн эдийн засгийг өөрчлөхөд юу хийх юм, хэдэн ажлын байр хангах юм, хэдийн хэмжээний татвар хураамж төлөх юм тийм ээ гэдэг энэ тодорхой зүйлүүд бас байвал зүгээр. За зах зээлийн судалгаа. Зах зээлийн судалгаан дээр нөгөө компанийн танилцуулга өгчсөн байна. Тэр энэ бол холио өгсөн байна гэж харагдаж байна. За одоо судалгаа. За амралт аялжуулчлалын судалгаа. За энэ бол болж байна. За энэ дэр нөгөө дэлхийн судалгаа, Монгол улс төрсөн нийт гадаад иргэдийн судалгаа. За 21, 22. Энэ бол нөгөө 23 оны төсөл байсан. Тэгэхээр 23 оны мэдээллийг бас оруулах зүгээр. Тэгвэл манайхан ч энэ тэндээс төсөл копи доороо бүр өмнөх 4-5 жилийн мэдээлэл явж байдаг. За энэ бол бас ч сүүлийн 22 хүртэл байна л да тийм ээ. Тэгэхээр энэ бас сүүлийн он жилээр нь авбал зүгээр шүү. За дэлхийн аялал жуулчлал гэдэг. За Монголын аялал жуулчлалаас ингэдэг тодорхой мэдээлэл бас судалгаа хийсэн байна. За зах зээлээ сегментчлж хөгжүүлнэ. За төслийн үндсэн үйл ажиллагаа 4 чиглэлээр явагдана. За энэ ойлгомжтой. За ингээд шууд SWOT руу орсон байна. За SWOT бол за бүс нутгийн хувьд төвийн давуу байралтай. За төвлөрсөн нэгцгийн үйлчлэгт энэ бас ойлгомжгүй байна. За баг хамт олонтой болж байна. За хям нүнийг баримтлсан гэхээр энэ бас яагаад баримтлсан бол за өөрөө ажлын байртай гарыг алигаа хэлж байгаа юм бол за бүс нутаг. За бүс нутаг бол яг манай давуу тал бас мөн үү шүү тийм ээ. Төрийн бодлогын өрөөнд дэмжиж байгаа. Энэ бол боломж, энэ хоёр бол боломж байна. Ерөнхийдөө энэ бичиж байгаа хүмүүс маань бол давуу тал боломж хоёроо бол холилдсон харагдаж байна. Тэгэхээр давуу тал гэвэл тухайн компанид байгаа дотоод одоо давуу талыг хэлж байгаа. За боломж бол гадаад давуу тал гэсэн. Тэгэхээр тухайн компаниас хамааралгүйгээр одоо гадаад нөхцөл байдлыг ямар давуу тал байгаа вэ гэдгийг боломжн дээр бичнэ. За сул тал аюул хоёр бол бас адилхан. Сул тал бол тухайн компанид өөрт нь байгаа сул тал. За аюул буюу эрсдэл нь тухайн компаниас хамааралгүйгээр тийм ээ гадаад орчинд ямар аюул одоо эрсдэл байгаа гэдгийг бичнэ. За энэ дээр бол холилдсон биш үү. За сайжруулах зүйл гэж бол бичихгүй боломж гэж бичнэ гэж хэлсэн тийм. Ажилчдын ур чадвар дээр сургалтанд хамруулах. За энэ бол одоо боломж биш. Эсвэргээр энэ юу гэж хэлэх вэ гэхээр за ажиллагчид одоо байгаа нь тийм ээ одоо ажилгүй хүмүүс байгаа нь бол боломж. За ийм одоо сургалт одоо зохион байгуулагддаг нь бас боломж. За өртөө шинжлэх бол бас ийм боломж биш. Тэд нэр ер нь холилдсон байна. За
Энэ дээр гадаад орчин, дотоод орчноо энд үчихэд гадаад орчноо энд үчсэн юм биш үү? За энийг би нөгөө шууд гүйлгсэн учраас хараагүй байна. За энд тэгвэл болж ин тэ давуу тал зах зээлийн өргөн хүрээнд доктортой олон улсын байгууллагатай хамтан ажиллах тогтоох суурь боломжтой, илрүүлсэн байгууллагатай хамтран ажиллах боломжтой гэсэн байна. Шинэ техник технологи нэвтрүүлэх боломжтой. За жуулчлалын байгууллагатай хамтран ажиллах боломжтой. За ижил төстэй аж ахуйн нэгж доршрох, байгууллагын нийгмийн давшгүй хүчин зүйлийг гаргах. За энэ эрсдлийг бас яг нөгөө санхүүжүүлэгч талж эрсдлийн үнэлгээ хийдэг. Тэгэхээр тухайн төсөл санхүүжилт авснаар ямар эрсдлүүд гарах боломжтой байдгийг явчихна. Тэгэхээр энэ дэр хэд олон эрсдлийг бол бичвэл бас тухайн төсөл хэрэгжих боломжгүй гэж харагддаг. Тэгэхээр энэ дэр эрсдлийнхэн үнэлгээ хийсэн бол бас зүгээр ижээ гэж харагдаж байна. За өрсөлдөгчийн судалгаа бас чухал. Ер нь яг тухайн ойр хавьд нь одоо ялангуяа худалдаа үйлчилгээний газар бол 5 км радиус дотор яг ижил төрлийн өрсөлдөгч байна уу гэдгийг судалж үздэг шүү дээ. Тэгэхээр энэ дэр өрсөлдөгчийн судалгааг бол яг энэ төрлийн чиглэлийн суурь хэлбэрээр байхгүй гэж үзэж байна, тийм ээ. За салбарын хувьд болон улсын өрсөлдөгч мөн үү шүү гэж тодорхойлох бөгөөд хурлын газар болгон бидний өрсөлдөгч гэсэн үг биш ээ гэж үзэж байна. За тэгээд үйлчлэгээнүүлийн юмар явна. За гол хэрэглэгч нь юм бэ? За нүүрсүүлэгч ангилсан байна. За өдөрт яг 9 зорчигч за энэ бас болж байна. За маркетинг нөө зах зээлийн судалгаа дотор оруулсан юм байна. Зах зээл дотор. За орчин үед бүхэл бизнес сошиал ертөнцийн тусламжтайгаар хаалбал хаа хүрч ажилланаа. За гадаадын лекц явуулж, ажлагч хамрагч лекц явуулж байна. За энэ дэр за вебсайт хийх юм байна. За вебсайтууд байрлуулах юм байна. Сошиал медиа ингэж явах юм байна, зураг явах юм байна. За энэ дээр маркетингийн төлөвлөгөөг бас зоосон байна. За сайн байна. За тэгээд төслийн одоогийн нөхцөл байдал. За ийм бүтээн байгуулалттай юм. За энэ зураг ус оруулаад хөгжүүлэх зүгээр тийм ээ. За ийм зүйлүүд хийгднэ гэсэн. За ингээд хамтын ажиллагаа буюу хүний нөөцийн бүтэц зохион байгуулалтын за энийг бол энэ дээр бүтцээ оруулчаад 2 дахь нэмэт нэгдсэн байна. Тэгээ энэ дээр яг үр том төсөл дээр бол ажлын байрны тодорхойлолтыг бас оруулж өгдөг. За үйлчлэгч гэдэг бас алдсан байна. За энэ бол яалтчгүй өөрсдөө бичсэн юм шиг байна. За хөрөнгө оруулалтын төсөв. За нийт хэдэн төгрөгийн зээлвэ? За 600 төгрөг нэлээд өндөр үнийн дүнтэй төсөл байна. Зөвхөр өнөөгөө гэж ер нь 90 оноос хойш хүүхдэд аюу алдаатай бичдэг юм шиг санагддаг. За 66% барилга бүтээн байгуулалтанд, за 14% нь ресторан тавилгын тогшилт гэх мэтээр задлсан байна. За ингээд задлчвал бас зүгээр. За тэгээ барилгын төсвөө бичсэн байна. За барилгын зураг байсан шүү дээ. Зургтай холбоотой төсвөө оруулж зүгээр. За энийг ингээд нэлээд дэлгэрэнгүй төсвүүдэд задлсан байна. За орлогоо нэг хүн хэд байна. За ерөнхийд 7 төрлийн орлого олох юм байна. Тавтамж тоо нэг хүний борлуулалт гэдэг ингээд авсан байна. За орлогын ерөнхий төлөвлөлт. За хүчин чадлын ашиглалтын хүчтэй нэг зөв шүү. Тэгвэл бид нар хүчин чадлаа бичлэгүүгээр шууд бичдэг. Тэгэхээр мэдээж амралтын газар ашиглалтанд оронгууд шууд дүүрэн гэж байхгүй шүү дээ тийм ээ. Эхлээд хэдэг байх. За энэ дээр 23 он 50 өнгөт 24 он дэр гэхээр нэг өндөр харагдаж байна. Яг ямар үндслээр гэдэг бас тайлбарлах зүгээр. За тогтмол гарч байгаа зардлуудаа бичсэн байна. Хөрөнгөлөгцсөн ашиглагдсан байна. Энэ хөрөнгө оруулалт 5 жилийн төлөвөөр яг жидүүд өгж байгаа төсөл байна л да. Энэ секторыг бичсэн. За яг юун дээр том төслүүдээр бол бүх зарлуудаа бас задлалдаг. Одоо электлийн зардал гэхээр шууд бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр чинь энэ дээр бас ямар тавилга томд хөрөмжтэй компьютер болон түүнтэй адилах хэрэгсэл за үйл хөдлөх за бусад хөрөнгүүд электл юу вэ гэдэг нь харагдахгүй шууд ингэ бичсэн байна. За энэ цахилгаан дулаан гэдэг нь болохоор хэдийн хэмжээний гэдэг нь бас ойлгомжгүй. Тэгтээ шууд л бичсэн байна л да. Том төсөл дээр санхүүжилт бол эдгээрийг задлахыг бас шаарддаг байгаа. За тэгээд зээл хэмжээ 100 сая. Тэгэхээр саяны хөрөнгө оруулалтын дээр 600 гэсэн байсан шүү дээ.
Энэ хоёр жоох авцалтаагүй юу гүй. За тэгээд эрсдлээ яаж удирдах вэ гэж бичсэн байна. За төслөөс ямар үр дүн гарах вэ гэж бичсэн байна. За ингээд хавсралтууд оруулсан. За хавсралтуудаа бол ингээд оруулж байна зүгээр. За ерөнхийдөө энэ төсөл байна. За эндээс бол юу гэж харагдаж байна вэ гэхээр яг ерөнхийдөө төслийнхаа юмд бол дурдсан байна. Дотор нь бол нэлээд косметик засвар гэдэг чинь нэлээд одоо бичиг үсэг, за утга найруулга дахиад нэлээд сайн зассан бол зүгээрээс юм уу гэж харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө санхүүгийн төлөвлөгөө гэсэн бол миний хувьд бас нэлээд дутуу харагдаж байна. Зөвхөн орлого, зардал, үр ашиг тэгээд өөр харагдахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар шууд төсөл бичгээс өмнөх жилүүд яг яаж ажиллаж ирсэн бэ гэдгийг харсан бол тэндээс хэдэн хувиар өсөх вэ гэдэг дээр одоо шууд бид нар бол төлөвлөгөө зохиодгүй харин одоо өмнө нь яаж ажиллаж ирсэн гэдгээр анализ хийсэн бол зүгээр өжээ гэж харагдаж байна. За тэгээд энэ дээр төслөөс гарах үр дүнгууд бас дурж өгсөн сайн байна. Ерөнхийдөө зарим төслүүд бол шууд үр ашиг гэж дуусчдаг. Тэгэхээр ерөнхийдөө ямар үр дүнтэй, эдийн засгийн хувьд ямар үр дүнтэй, нийгмийн хувьд ямар юм гэж бас бичих гэж оролцсон байна. За тэгээд ерөнхийдөө амралтын газар байгуулах гэж байгаа бол ер нь нэг хадаас ч дэлгүүгээр тийм хөрөнгө оруулалтаа сайн тооцоолох хэрэгтэй. Тэгвэл амралтын газар байгуулахад бол маш их мөнгө ордог. Ялангуяа одоо зам хийх тийм ээ. За ингээд байшин барилга барих, тодорхой тогтчуулах, за галтгооны хэрэгслэг маш их юм ордог. Тэгэхээр энэ дээрээс ямар орлого зардалтай ажиллах вэ? Тэгэхээр бүр нарийн за ялангуяа одоо ямар хоол хийх үүдгээр хүртэл технологийн карт гаргаж хийн. За тэгээд энэ чинь бас амралтын газар нь зөвхөн орлого олоод авахгүй шүү дээ. Тэрнээсээ гадна одоо цагаан хэрэглээ хэр хугацаанд солих уу, ажилтны хувцас ямар байх уу, хөдөлмөр хамгааллын зардал ямар ах уу гэд бүгднийг одоо задлж өгдөг. Тэгэхээр үнэхээр өөртөө өвчж байгаа бол бас юм хуумгай юм битгийгээрээ ер нь бол бүх хэсэг бүрээр нь одоо задлах юм бол таны бизнес ч гэсэн урт удаан хугацаанд амжилттай байхад бас их хэрэгтэй шүү. Төсөл гэдэг бол зөвөр нэг зээл авах, зөвөр нэг бичиг баримт бол биш. Харин таны ирээдүйн 5 жилийн хугацаанд, 10 жилийн хугацаанд бизнес чинь хэр зэрэг одоо үр ашигтай байх вэ гэдгийг харуулсан хамгийн чухал бичиг баримт байгаа. Тэм учраас төслөө бичгтээ мэргэжлийн үнээс зөвлөгөө tej чадахгүй бол зөвлөгөө авч бичиж байгаарай. Эсвэл өөрөө бичээд за тэгээд бас хүнээр нөгөө хянуулч бол бас зүгээр бид нар ганцаараа бичгээр наазах үгсгийн алдаа гардаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр хажууд байгаа одоо хань ижилтэй ч гэдэг юм уу эсвэл менежертэй ч гэдэг юм, нэгтлэндаа ч гэдэг юм харуулад бүгдээр хамтдаа бас бичүүлэх зүгээрээ. За ингээд амжилт хүсье. За дараагийн төслийн тайлбар хүртэл баяртай.